4-р тест 10-р одлого. За бодогдсон дүрсийн талбайг олоо гэж. За бодогдсон дүрс бол энэ S1, энэ S2 гэсэн гурвалжин байна. За тэгэхээр гурвалжины талбайг бол олдог ерөнхий томьёог бичиж багшна. За гурвалжины талбайг олохдоо бол бид нар бол ийм томьёог бол үзсэн байгаа. За гурвалжины аль нэг суурт одоо буусан өндөр хоёроор бол гурвалжины талбайг олохдоо суурийн уртыг өндөрөөр үржүүлээд 2 тухайдаг гэсэн юм томьёо бол үзсэн байгаа. За тэгэхээр S1-ийн талбайг бол олохдоо бол яг хөө бид нарт бол яг хөө энэ суур байна. Энэ суур бол 6 гэдэг өгөгдсөн. 6-г өгөгдсөн. За өндөр бол энд бол өгөгдсөн байна. 10 гэдэг өгөгдсөн. Тэгэхээр 10-ыг 6-д үржүүлээд 2 тоох хэрэгтэй. За тэгэхээр S1-ийн талбай бол 30. За S2-ийн талбай бол энд бол тэгш өнцгт гурвалж өгөгдсөн байна. тэгш өнцгт гурвалжны талбайг бол олоход бол 2 катетыг бол энэ 90 градус үүсгэж байгаа хоёр талыг бол хооронд нь үржүүлээ 2 тоочдаг. За энэ тал бол 10-т 2-т тэнцүү. За эндээс энэ урт бол нийтдээ 10 гэсэн. За нийт урт 12 юм чинь 10-аас 12-оос 10 гэсчвэл энэ бол 2 гардаг. За 2-ыг үржих нь 6, хуваах нь 2 гэхээр энэ тал бол энэ S2-ын талбай бол 6 авах нэ. За тэгээ нийт бодогдсон дүрсийн талбай бол S1 дээр S2-ын талбайг нэмэх ёстой. За 30 дээр 6-ыг нэмчихвэл 36 буюу B